Medical Media минь олон IKEM channel хамтран үзүүлж бай. Бичлэг хэлэхээс өмнө лайк болон subscribe хатарх хавтгийг мартаарай. Бичлэгэндээ орцгоё. Аним нэглэхэд нэг хүүгийн ярьж байгаагаар эхэлж байгаа. Энэ ертөнцид олон төрлийн угсаатан байдаг. Эльф угсаатан, луугийн угсаатан, чөтгөрийн угсаатан гээд иймэрхүү олон төрлийн хүн амьтан байдаг гинэ. Энд харагдах залуу бол манай анемийн гол дүр. Гэр бүлээсээ ганцаараа хот руу явж, адал явдал хайгч болохоор явж байгаа. Зэрэглэлээ шалгуулж бүртгүүлэхээр ороход мань хүний онцгой чадрыг асууж байна. Манай хүний чадвар нь болохоор хязгааргүй кача. Товчхон ярил SB эргүүлээ дотроос нь рандомор карт өгдөг гинэ. Тэр карт дотор эд зүйл үйдэг. Тэгсэн мань хүн далисэн сэрээ болон ялзарсан айлам талх гаргаад ирдیں۔ Дараа нь үнэлгээ авч эп зэрэглэлээр эхлэхээр болж байгаа. Дараа нь мань хүн над тохирох ажил байна уу гэж асуудал мод чулуу зөөх ажил байдаг. Хэдий цалин багч гэсэн ажил хийя л гэж байгаа. Олсон мөнгө нь нэг өдөр хонтголох буудлын мөнгө л байдаг. Даанч азуудж яваад нэг араат хүнд мөнгөө дэрэмдүүлчихнэ. Тий буцаад өгөөч гэж гуйсан ч нөгөөд нь чи юу гэж өгөх вэ? Би яагаад азгүй юм болоо гэж бэжсэн чинь өөдөөс нэг ээл бүрчрснэ. Шавхаатаар өдөглөөд мань хүнийг тэврээд авдیں۔ Энэ болохоор угсаатнуудын баг гинэ. Төрлийн угсаатан байдаг. Луугийн угсаатан, эльбийн угсаатан, араатны угсаатан, чөтгөрийн угсаатан, өшөө ямар угсаатан гинвэ. Мань хүнд бүр амар найрсаг хандаад тэгэд манай багт орох уу гэдیں۔ Мань хүнч тэр дуртай орё л гэж байгаа. За нэг өдөр цамх руу орчихсон тулаан игээ байж наа. Яг алуулахаа зогсож явахт нь эльб нь авраал. Араас нөгөө хэдэн чирч тусалж байгаа. Бусд нь нөгөө эльб чинь мань хүнд санаа зовоод байгааг харангуйтаа мань хүнийг ярингуу цацрын улаагаад байгаа гэдэг. Өөрөөсөө бүр төвшин агсан хүмүүстэй байхаар мань хүнд бас эвгүй байгаа штэ. Харин тэгээд хэлтэл нөгөө луугийн угсаатан хүн нь чиний цай хамттай тэр нь л болоо гэл. За тэгээд нэг газар ирснээр бүгдээрээ сууж амархаар болж байгаа юм шиг байдаг. Тэгээд мань хүн тань цай бэлдэж өгье гэсэн чинь гинт бүгдээрээ эвгүй царайлснаа чамайг багаас хөөж өгнө гэдээ. Юу нөгөө найрсаг ханддаг хүмүүс миний ядаргаатай амтнаас залхачлаа гэ бүгдээрээ зам тэрхэн зур амар солигддог за. Мань хүнийг яагаад багтаа оруулсан бэ гэвэл чадвар нь онцгой байж магадгүй гэдээ оруулсан гэж байгаа юм. Мастер зэрэглэлийн чадвартай өгөөгийн шалах гэж багтаа оруулсан гэж байгаа. Тэг өдөө хугацаанд юу ч хараагүй болохоор мань хүнийг зүгээр хог шаар гэдэг дүнэлтэнд хүрчдэг. Нөгөө эльп нь болохоор мань хүнтэй бүр гэрлэлий гэж бодож исэн гинэ. Нэрнгэсээ мастер төвчний өвчтэй байвал гэрлэн гэж бодож исэн гэдэг. Одоо энэ самхгаас гаргуулахгүй тулд үүнийг ална гэд мань хүн чинь жинхнээсээ дайраад байна. Мань хүн ихэндээ тоглож байгаа зүтэйгэд идэхгүй байсан ч дайрсныг харангуйтаа алуулах ингээ зүгтдэг. Араас нөгөө эльп нь харваал. Мань хүн бүр зүгээр шок болчихсон. Би алуулах юу хийсэн бэ гээл мөлөксөөр аймгуун явдаг. Нөгөө чоныг хамаагүй цохоод хэрэггүй. Зодуулсан шарх авчвал бидрэгдэл гайшүү гээл. Тийм болохоор шууд зүгээр аал гэдэг. Нөгөөд чинь бүр үсрээл чамайг зоолохгүй шууд алаад өгье гээл дайртаг. Мань хүн шилжүүлэх тойрог дээр очиод энэ самхгийн хаа нэг тэрөө шилжээд очдог. Нөгөө багийнхнаа бодоол тэгж найрсаг ханддаг байсан байж яагаад гээл. Заавал өшөөгөө аавнтаа бүгднийг ална гэж ирж байгаа. Над шиг сул дорой юм энэ цамхагтад левел үхэл охилтаа гэл. Энэ цамхаг нь хамгийн аюултай цамхаг гэж байгаа. Хэлж дуусаагүй л ардаас нь 1000 левелтэй мангас гараад ирдیں۔ Бүр домогт мангас гэж гисэн за. 1000 дугаар төвшин хамгийн дээд төвшин. Мань хүн ямхантаа өөрийнхөө чадрыг л ашиглаж байгаа. Тэгсэн өөрхийн чадвар нь арай өөр байна. Арай том тойрог гаргаал. Тэгэл картаа суулсан чинь манай эзэнт гар үрсэн хинч байсан өршөөгдөхгүй гээл нөгөө 1000 левелтэй магас чинь устгаа ичдیں۔ Хэмбэгээд харс чинь үйлчлэгчийн хувцастайгаа эмгтэн хүн байна. Мань хүнийг яа ч юм эзэнтэй гэдэг. Мань хүн чадвараа ашигласан чинь яа ч юм айгүй ховор карт л унцсан юм шиг байгаа. Энэ туслах нь болохоор бүр 9999 левелтэй. Тийм их хүчтэй гэж байгаа байхгүй юу? Дараа нь мань хүний шархыг бүр зүг зүгээр болтол нэмчилчихдэг. Тэгснээ таны чадрыг шинжилээд өгөө гэж хэлж байгаа. Нөгөө туслах нь шинжилгээ гэдэг чадвараа ашиглаад мань хүний чадрыг тайлбарлаж өгдөг. Хязгааргүй кача гэдэг чадвар нь хязгааргүй SB эргүүлээд унсан карт гаргаж ирж болдог. Харин хэрхэн аюултай газар байснасаа шалтгаалаад илүү ховор карт нь унддаг гинэ. Мань хүн чинь болохоор хамгийн аюултай цамхгийн хамгийн доор нөгөө штэ. Дараа нь хуучин багийнхаа тухай ирсэн чинь би таны өмнө бүгдийнх нь толгойг игнүүлье гэж хэлчихдэг. Мань хүн гэхдээ тэрэнд нь дургуцаад би өөрхөн гараар тэр хүмүүсийг алж өшөөгөө аавна гэж хэлж байгаа. Хамгийн аюултай цамхгийн хамгийн доор нөгөө болохоор хөрх хаан тусыг байгуулна гэж чадвараа ашиглаж байгаагаар нэгдүгээр анги маань дуусч байна.